Америкч төгсөгчдийн холбоо үзүүлж байна. Орой минь төргийн үзэгчтэй UBS телевизтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Тэгэхээр зөв сонголт хийж чадах юм бол ирээдүг гэрэлтэй байна гэсэн энэ сэдвийн дор өнөөдөр бид ярилцах болно. За, ерөнхий боловсролын сургуульд төгсөгч нийт сурагчдын ердөө 15% мэрэгчлээ зөв сонгодгоо гэсэн ийм судалгааны дүн гарсан байна. Тэгэхээр бид энэ судалгааны дүнг тойроод шинээр хэрэгжсэн хөтөлбөрийн тухайд ярилцах болно. За, нэвтрүүлгийн хийхэд бид студид урагдсан зочдыг та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр Америкт төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ноён Батөргөл. За, Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны Америкт төгсөгчдийг хариуцсан ажилтан Идэр Ууган. Дараагийн зочин Амар, Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. За, Хатагтаас Харуул, Америк төгсөгчдийн холбооны мөн удирдах зөвлөлийн гишүүн. За, зүүн гар талд сууж байгаа зочин гэвэл Хатагтай Ган Долгор, за тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Батлаваг, Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. За, сүүлийн зочин бол Ундрах Эрдэнэ, мөн холбооны удирдах зөвлөлийн гишүүд. За, та бүхэнд оройн нэмэлт хүргэе. За, Америкт төгсөгчдийн холбоо гэж энэ холбоо хэдийд байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, ам бүл хэдүүлээ ийм байгууллага вэ? Америк төгсөгчдийн холбоо бол нэлээд дээр байгуулагдсан. Одоо энэ чинь 10 хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ энэ бол удирдах зөвлөл нь тогтмол солигдчихэдэг тийм байгууллага. Тэгээд Монголд бол ер нь гадаадд сургууль төгссөн холбоод бол их байдаг. Тэгээд бид нар бол одоо бас тэдний нэг юм байгаа юм. Тэгээд тийм арчилсан зарчмаар өөрийнхөө үйл ажиллагааг явуулдаг. Тэгээд ийм ротацийн хэлбэрээр удирдах зөвлөл нь солигдчихэдэг. Тэгээ одоо бидний ээлж одоо бол ер нь дуусах төгсөж байгаа. Тэгээ энэ ажлыг бол бид нар бас энэ нэвтрүүлгээр танилцуулсан бид нар бас юу хийч вэ, ямар ажил хийвэ гэдгийг бас хүмүүс танилцуулж тэгээ энэ ач холбогдлыг бас танилцуулах нь бол чухал байгаамаа. Сүүлийн үед залуучууд их нөгөө нийгмийн идэвх сайтай гэдэг юм уу, санаачлагтай ийм болсон гэж та нарт мэдрэгддэг үү? Яагаад ингэж асууж байгаа гэхээр нөгөө сайн дурынхан үндсэн дээр байгуулагддаг ч юм уу, нийгмийн шинж чанартай үйл хэргийг сайн дураараа залуучууд эвлэлтэн нэгдээд хийдэг ч юм уу, ийм дүр зураг маш түгээмэл болсон тийм ээ. Зүгээр л энгийнээр гэхэд Facebook групп нээгээл 80-аад оныхон 70-аад оныхон ч гэдэг юм уу, ийм энгийн групп нээгээл нөгөө нэг идэвхтэй амрагдаал гишүүн болол тэгэл сайн дурын янз бүрийн нийгэмд хэрэгтэй ийм ажлууд хийж байгаа дүр зураг сүүлийн үед их түгээмэл болчихжээ гэж ингэж бодогдоод байна л та. Тэгэхээр энэ бас сайн дурын үндсэн дээр эвлэгдсэн ийм байгууллага гэж ингэж ойлгож байгаа. Яг дунд нь ороод ажиллахаар тийм хандлага анзаарагддаг уу? Өөрөөр хэлснээр одоо энэ сууж байгаа залуучууд бол бүгдээрээ Америкт төгссөн. Өөр чиглэлээр магистр доктор хийсэн хүмүүс байгаа. За тэгэхээр бидний тэндээс сурж ирсэн гэх юм нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр сайн дурын оролцоо, нийгэмд сайн дурын оролцоо ихсгэснээр нэмэгдүүлснээр хувь хүн талаасаа тухайн амьдарч байгаа нийгэм цаг үедээ бидний оруулах том хөрөнгө оруулалт юм гэсэн тийм үндсэн ойлголттой болж ирсэн. Тэгэхээр тэрний дагуу манай сүүлийн үеийн залуучууд гадагшаага их сурж боловсрч ирж байгаа. Тэрнтэй холбоотой тухайн бидний өндөр хөгжилтэй гэж үзэж байгаа улс орнуудад тухайн иргэн залуу үеийнхэн өөрсдөө ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож ээж энэ нь зөв явах юм аа. Энийг зөв явуулахын тулд миний оролцоо чухал юм аа гэдгийг ухамсарсан үүднээс энэ одоо үйл ажиллагаа илүү өргөн одоо болсон болов уу гэж бодож байна. Зөв сонголт гэрэлт ирээдүг гэж энэ хөтөлбөрийн тухайд бид тогтож ярих хэрэгтэй. Гэхдээ үүнийг эхлэхээс өмнө Америкт төгсөгчдийн холбоо ер нь өмнө нь яг аль салбарт чиглэсэн гэдэг юм уу? Ямар амжилттай хэрэгжсэн төслүүд хөтөлбөрүүдтэй вэ гэдэг дээр хариулах байх л та. Бид нар өмнө нь бол хэрэгжүүлж исэн олон арга хэмжээнээс одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан их олон үйл ажиллагаа явуулж ирсэн нь бол мэднэ. Тэгээ бид нар одоо бас нэг удирдах зөвлөлүүдийн хоорондох залгамж халаа гэж бас байдаг. Бид нар тэр арга хэмжээнүүдийг үргэлжлүүлж хэрэгжүүлдэг. Тэгээд энэ өнөөдөр танилцуулж байгаа энэ хөтөлбөр нь яг манай энэ зөвлөлийн өөрсдийнх нь санаачилсан ийм арга хэмжээ юм байна. За одоо түүнээс гадна ойрд бас нэг ийм цуврал лекцүүд зохион байгуулагдж байгаа. Тийм distinguished speakers гэдэг. Тэгээд энэ манай нийгмийн хамгийн нэр хүндтэй хүмүүс тэр лекцийг тавьдаг. Тэгээд
хүмүүс олон нийт оролцож тэрнийг бол сонирхож бас нэг арай өөр өнцгөөс асуудлыг яаж харах вэ гэж тиймэрхүү лекцүүдийг бол зохион байгуулдаг юм байна. Энэ суралцагчдад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд магадгүй нөгөө талаараа эцэг эхчүүдэд ч юм уу зориулсан гэж хэлж болох энэ хөтөлбөрийг хэрэгжүүлье гэдэг санаачлага ер нь анх хаанаас яаж аваад гарсан гэдэг вэ? Бид нэр 2 жилийн өмнө МАСА бол нөгөө Монгол Америкт төгсөгчдийн холбоо гэдгээр нь МАСА гэдгээр нь ер нь монголчууд их сайн мэддэг. Тэгэд манай МАСАгийн шинэ удирдлагын гишүүд ярилцаад ер нь хаашаага бид нэр хүчээ хаях уу, хаана бид нэр өөрсдийнхээ хувь нэмрийг оруулах уу гэдгийг ярилцаад ер нь боловсролын чиглэлд энэ 2 жилийн хугацаанд гол одоо төвлөрч ажиллая гэдэг ийм санаачлаг гаргасан байгаа. Тэгээ энэ боловсролын чиглэл өөрөө маш их том ерөнхий сэдв учраас хамгийн тулгамдж байгаа ямар асуудал хэрэгцээ байна гэдгийг судалгаараа гаргаж ирсэн. Тэгээ үүний үр дүнд бол манай Монголд бол мэргэжил сонголтын зөвлөх гэдэг ийм ажлын байр байдаггүй. 10 төгссөн одоо биднийг одоо 10 төгсөхөд бол тэр мэргэжил сонголтын зөвлөх байдаггүй. Одоо хүртэл тийм зөвлөх байдаггүй. Үүнээс болоод маш олон одоо хүүхэд залуучууд мэргэжил сонголтын зөвлөгөө авалгүйгээр тийм ээ ингээд янз янзын шалтгаанаар ингээд мэргэжлээ сонгоцсон байдаг. Тэгээд түрүүн таны хэлдгээр одоо нийт сурагчдын 15% нь тийм ээ яг өөрийнхөө сонирхлоороо сонгосон байдаг. Бусдууд нь буруу сонгосон ч юм уу энэ сая юм судалгаа хэллээ шүү дээ. Энэ дээр үндэслээд бид нэр ер нь ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх, сургалт явуулах нь зөв юм байна гэж үзээд яг тэр салбарыг сонгосон байна. Тэгээ бид нэр зөв сонголт гэрэлт ирээдүй гэдэг энэ төслийг санаачилсан. Тэгээ энэ төсөл маань дотроо 3 хэсгээс бүрдэж байгаа. За эхний хэсэг нь бол энэ бид нар бол ингээд төсөл жил үргэлжлээд зогсох биш цаашаага нөх хойч үеэ бэлтгэх зорилгоор сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэжил сонголтын зөвлөхөөр бэлтгэх юм 3 сарын сургалтыг явуулсан. Тэгээ энэ сургалтын үр дүнд бид нэр 3500 сурагчдад хүрч чадсан тэр багш нараар дамжуулаад тэгээ нийслэлийн 50 гаруй нийгмийн ажилтнуудыг бэлтгэсэн байгаа. Тэгээд цаашдаа тэр багш нар маань үргэлжлүүлээд 3500 сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх сургалт явуулахаар бас төлөвлөж байгаа. Тэгэхээр нийтдээ бол 7000 гаруй сурагчдад бол хүрж ийн гэсэн. За хоёр дахь чиглэл нь бол бид нэр манай гишүүд бас илүү дэлгэрэнгүй ярих бах тийм ээ. Ажил мэргэжлийн удирдлагыг бид нар бас зохион байгуулсан байгаа. Энэ ажил мэргэжлийн удирдлагын гол давуу тал нь бол одоо мэргэжлээ зөв сонгохын ач холбогдлыг ойлгоод мэргэжил сонголтын үе шатуудын дагуу зөвлөгөөний дагуу ингээд үе шаттай арга хэмжээ авч яагаад хамгийн одоо чухал нь ирээдүйн мэргэжлийн талаар судалгаа хийх шаардлагатай болж байгаа байхгүй. Гэтэл судалгаа хийх гэхээр тухайн мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүстэй уулзах шаардлага гардаг. Энэ хэрэгцээг бид нэр одоо олж харж ажил мэргэжлийн өдөрлөгийг зохион байгуулсны үр дүнд манай Америк төгссөн 20 гаруй залуучууд өөрийнхөө мэргэжлийн давуу тал, сул тал ямар одоо хэцүү бэрхшээлтэй зүйл гардыг тулгардаг талаар ганцаарчилсан зөвлөгөө өгсөн юм ажиллагаа хийсэн. За 3 дахь одоо хэсэг нь бол онлайн хэлбэрээр сүүлийн үеийн хэлбэрт зориулсан тийм 10 цуврал тийм хичээлийг бид нар бас гаргасан байгаа, бүтээсэн байгаа. Ийм 3 хэсэг нийлжээж зөв сонголт гэрэлт ирээдүй гэдэг энэ төслийг бид нэр санаачлан хэрэгжүүлсэн. Гэтэ энэ төслийг хэрэгжүүлье гэхэд цэцэл санхүү их чухал байдаг тийм ээ. Бидний энэ санал санаачлагыг дэмжиж Америкийн төрийн департамент бол энэ төслийг маань санхүүжилсэнд баяртай байгаа. Тэгээ бид нар бас ташрамт хэлэхэд Америк элчин сайдын яамныханд бол талархлаа бас илэрхийлье гэж бодож байна. Мэдээж аливаа төслийг хийхэд мэдээж санхүүгийн асуудал зайлшгүй тулгардаг. Гэхдээ одоо бид нэр санхүүжилт өгсөн юм биш ээ. Бас яг нөгөө талаас харах юм бол Америк төгсөгчдийн холбооноос өөрсдөө энэ төсөл дээр одоо State Department буюу одоо Америкийн төрийн департаментын богино болоод урт хугацааны хөтөлбөрт хамрагдсан одоо төгсөгч нарын дунд зориулагдсан тийм төслийн уралдаан зарлагддаг. $25,000 хүртэлх санхүүжилт авах боломжтой. Тэгэд энэ уралдаанд жишээлбэл юм бол жилдээ 850 гаруй төслүүд өрсөлдөөд 40 хүрэхгүй төслүүд шалгардаг байгаа. Тэгэхэд манай Америк төгсөгчдийн одоо монголчуудын холбооноос энэхүү төслийн уралдаанд өөрсдөө төслөө бичээд тэгээд төсөл нь үнэхээр дэмжигдээд амжилттай хамрагдаад энэ төслийг одоо ялагчд гэх юм уу одоо нэг талаараа бид нэр одоо төрийн департаментаас санхүүжилт авж байгаа боловч нөгөө талаараа энэ хүмүүсийн бас яг энэ санхүүжилтыг авах одоо энэ төслийн уралдаанд оролцож өөрсдөө энэ төслийн юу маань одоо хэрэгжилт нь Монгол нэлээд хэрэгтэй гэдгийг харуулж чадсанараа бас
санхүүжилт авах бас гол их үүсвэр нь болсон байгаа. Тийм тэгээд одоо жилээс жилд энэ төслийн уралдаанд энэ чинь зөвхөн Монгол биш дэлхийн даяар байгаа бүх одоо энэ Америкийн төгсөгчнөр state alumni гэж ярьдаг. Яг энэ Америк төгсөгчдийн дунд зарлагддаг. Тэгээд энэ дундаас бас Монгол улс 2-2 төсөл бас шалгарч чадсан. Тэрний нэг нь бол одоо манай энэ зөв сонголт гэрэлт ирээдүйд төсөл байгаа. Америкч төгсөгчдийн холбоо үзүүлж байна. Нийгмийн ажилтнуудыг бэлтгэхээр тэдний үйл ажиллагаа бол ингээл тасралтгүй жил болгон төгсөж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөөл юун дээр анхаарах ёстой яах ёстой гэдэг ингээд тулж ажиллана. Тэгэхээр тэдний үйл ажиллагаа бол ингээл цаашид үргэлжлээл ахна л тээ. За онлайн хичээлийг нөгөө видеог бол хүмүүс бас хүссэн цагтаа ороод үзээд юм уу ингээд хараад ээж болох нь байна. Ирэх жил тэрний дараагийн жилийн төгсөгчд ингээд үзээд ээж болох нь байна. Тэгэхээр нээлттэй өдрөлөг бол хидэд болсон бэ. За тэгээд энэ нэг удаагийн арга хэмжээ юм уу? Цаашаа үргэлжлэх боломжтой юм уу? Та энийг бас дэлгэрүүлж өгөөч. Тэгэхээр job fair гэдэг арга хэмжээ бол 2 удаа зохиогдсон байгаа. Энэ төслийн хүрээнд 2 удаа зохион байгуулсан. Энэ арга хэмжээгээр бол бидүүсийн зохион байгуулж байгаа тэр заал бол дүүрэн хүүхд бол дүүрж исэн. Тэгэхээр энэ маань маш их эрэлт хэрэгцээтэй арга хэмжээ болж чадсныг харуулж байгаа. Тэгээд бидүүс одоо энэ удирдах зөвлөл маань 12 сард дараагийн удирдах зөвлөлдөө байраа тавьж өгөх хэрэгтэй байгаа. Тэрнээс өмнө 9 сард шинэ хичээлийн жил эхлээд шинээр 12 дугаар ангид орж байгаа хүүхдүүдэд зориулаад өшөө өргөн хэмжээнд өшөө том зааланд бас тодорхой хэмжээний суулгуудтай хамтраад бас хийх тийм бодолтой байгаа. Өөр бусад байдлаар та нартай хамтарч ажиллах юм уу? За мэдээж нөгөө хүүхдүүд өөрсдөө шууд очиод зөвлөгөө авах юм уу? Та бүхний хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудад танилцах боломж байгаагаас гадна эцэг эхчүүд энэтэй танилцаж болох нь, найз нөхдөд танилцаж болох нь, өөр бусад байдлаар төрийн байгууллагууд хамтарч ажиллая гэдэг юм уу? Одоо нөгөө жишээ болгоод боловсролын яам их тийм ээ. Аль эсвэл хувийн сургуулиуд гэж тэгэхэд өчнөө олон байдаг учраас ийм өөр бусад байгууллагатай цаашид хамтарч ажиллах юм уу? Хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлтэй тэр хүмүүстэй хамтарч ажиллах боломж юу байдаг вэ? Тэгээд хүмүүсийн хандлт юу нэр вэ? Хүүхдүүд өөрсдөө ирдгүү эсвэл эцэг эхчүүд төлхөө оролцдоггүй ч гэдэг юм уу? Ийм анзаарагдсан зүйл бий юу? Тэр хамтарч ажиллах боломж бол мэдээж өргөн байгаа. Одоо болсон удирдлагуудын маань бол боловсролын яам бол маш сайхан дэмжсэн, цаашдаа ч гэсэн үйл ажиллагаа зохион байгуулалт дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Хувийн сургуулиуд бас хамтарч ажилласан. Жишээлбэл саяхан шинээр нэгдсэн одоо надлах дүүрэгт байрлаж байгаа Германы GMIT гэж нэрлэдэг Герман Монголын хамтарсан ашигт малтмалын инженери технологийн сургууль бол бас дэмжиж оролцсон. Гэх мэтчлэн юм бол жишээнүүд байгаа л да. Тэгэхээр бас цаашдаа энэ одоо төслийн нэг одоо гоё зүйл нь гэвэл ингээд сургуулийн нийгмийн ажилтнуудыг нэгт бэлтчихээр за энэ жил бол 3500 хүүхдэд хүрсэн гэж байна. Гэхдээ энэ жил болгон хүрнэ. Дараа жил 12 дугаар ангид төгсөж байгаа оюутнууд хүүхдүүдэд энэ багш нар маань башигт заан сургана, мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдэг талаар ярьж өгнө. Нэг тал. Нөгөө талаар онлайн видео гэж ирсэн. Тэгэхээр онлайн видео маань болохоор хэн ч үзэж болно. Үн төлбөргүй YouTube дээр байрлаж байгаа манай Масагийн вебсайт бөгөөд Facebook хуудсан дээр бас байрлаж байгаа болохоор ингээд явандаа жилд одоо юу гэдэг интернетийн холболцтой бол бүр орон даяар бүх одоо хүүхдүүд бол үзээд мэдээлэл аваад мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдэг одоо энэ алхмуудтай танилцаад дараа нь бас өөрсдөө яг мэрэгчлээ сонгохдоо зөв сонголт хийн гэдэгт бол бид нэр итгэж байгаа. Тэгээд нэг хэлэхэд манай нийгмийн ажилтнуудыг бэлтгэхэд нийслэлийн боловсролын газар бол маш их тусалцаа үзүүлж хамтран ажилласан байгаа. Тэгээд бид нар өмнө нь зөвхөн Маса биш ажиллаагүй Масатай хамтарсан олон байгууллагуудыг бас дуртах хэрэгтэй. Тэгээд сая манай Амраа маань дурдлаа тий. Тэгээ нийслэлийн боловсролын газар бол манай энэ төслийн ач холбогдлыг ойлгож, дэмжиж нийслэлийн 60 гаруй сургуулийн нийгмийн ажилтнуудыг цуглуулж хамтарч энэ төслийг хэрэгжүүлсэн. Тэгээ үүний үр дүнд нийгмийн ажилтнууд маань ингээ мэргэжил сонголтын зөвлөгөөр бэлтгэгдээд зогсохгүй мөн ганцаарчилсан зөвлөгөө өгөх тэм чадвартай болсон байгаа. Тэгээд тэр нийгмийн ажилтнууд маань бидний бэлтгэсэн тэр 10 сурал хичээлийг ашиглаж хүүхдүүдтэй сургалт явуулахдаа одоо сургалтын хэрэгсэл болгож ашиглаж байгаа. Тэр манай энэ 10 видео хичээлийг бол Masa.org менээр авч олно. Мөн Facebook дээр Masa гэж ороод мэдээлэлтэй бол танилцаж ингээд 10 сурал хичээлийг бол бүтэн одоо үн төлбөрөөр авч олно. Дээрээс нь бид нар яг энэ дээр олон нийтийн сүлжээгээр
одоо тараахад хамтран ажиллах бас байгууллага телевиз радиотой одоо хамтран ажиллахад бол нээлттэй байгаа. Тэгээ бидэнтэй бас холбоо өрнө гэдэгт итгэж байна. Манайд нөгөө мэрэгч сонголтын өдрөлөг яваад бид нэр зохион байгуулад одоо хүн болгон бид нэр өөр өөрсдийнхөө мэрэгчлийн талаас энэ тухайн мэрэгчлэлт юу юм гэдэг талаар өөрсдийнхөө санал бодлыг солилцож байгаа гэсэн. Яг тэрэн дээр ажиллагдсан юм юу вэ гэхээр зарим сүүлийнх дээр ялангуяа эцгийн оролцоо нь арай илүү байсан юм болов санагдсан. Ээж аав нь ганц нэг одоо хүүхдээ цуг дагаад хүрээд ирсэн. Тэгэхээр би болоод бид нар юу гэж бодож байгаа вэ гэхээр одоо жишээлбэл нэг гэр бүл бай гэж бодъё. Тэгэхээр аав нэм үү ээж нь хүүхдэд зөвлөгөө өгнө шүү дээ. Одоо ямар мэрэгч сонгох вэ гэдэг тал дээр мэдээ ярилцаж таарна. Тэгэхээр одоо аав нь ч юм уу ээж нь ч юм уу өөрийнхөө мэрэгчийн талаас аль болохоор эсвэл тухайн аав нь одоо хүүхдийнхээ сонирхоод байгаа мэрэгчл дургуй ч юм уу эсвэл тэрийг сайн таашаахгүй ч байгаа юм уу. Тий, илүү өөрийнхөө ч юм уу. Тиймэрхүү амьдрал их байдаг. Тийм учраас одоо бидний бэлдээд байгаа энэ нөгөө олон зөвлөгөө өгч мэрэгжил сонголт туслах тэр хүмүүс маань харьцангуй шудраг, зөв, ирээдүйтэй гэх юм уу, тухайн цаг үедээ тохирсон тиймэрхүү зөвлөгөөнүүдийг хүүхдүүдэд илүү сайн хүрэх болов гэж бодсны үдсэн дээр бид нэр одоо иймэрхүү ажиллагаанд явуулсан. Холбоог төлөөлж гэхгүй зүгээр нөгөө нэг та хувь хуваараа ингээд хүүхдүүдтэй тулж ярилцаад гэдэг юм уу тэднэрт тулгарч байгаа бэрхшээлийг сонсоод за тэгтэл яг эсрэг талд нь өөрсдөө ажлын байран дээр гараад ажиллаад юу хэцүү байдаг юу сайхан байдгийг ингээд мэдсэн учраас би зүгээр хувь хүн талаас ч асууя л да хүүхдүүд яг ямар бэрхшээл голдуу хэлдэг вэ за тэгээд мэрэгжил сонгохдоо хэний зөвлөгөөг хамгийн төлхөө авдаг юм шиг санагдсан байна. Ер нь судалгаагаар бол эцэгхийн зөвлөгөө хамгийн их нөлөөтэй байдаг. Тэгээд дээрэс нь бас өөр нэг шалтгаан нь бол тэнцэн сургуульд ордог. Мөн эсвэл улсын сургуульд ордог. Тэр нэг тухайн мэрэгжлийн чухал биш улсын сургуульд тэнцсэн бол орчдөг ч юм уу эсвэл аль нэгэн одоо нөгөө одоо шалгуур нь тэнцсэн сургууль руу ордог. Тийм шалтгаанууд авиг байдаг. Харин мэрэгжил сонголтод 10%-аар нөлөөлдөг зүйл бол өөрийнхөө сонирхлоор мэрэгчлээ сонгосон хүмүүс бол бас байдаг байна. Тэгэхээр хамгийн их нөлөө үзүүлж байгаа масс бол эцэг эхчүүд байдаг. Харамсалтай нь эцэг эхчүүд бол түрүүн манай ундах эрдний хэлдгээр зөвхөн өөрт байгаа мэдээлэл төр үндэслэж хүүхдүүдтэй энэ мэрэгжлийг одоо сонгох гэдэг юм бас тулгалт хийдэг одоо тийм юу гардаг л да. Гэтэ энэ бол мэдээж эцэг эхчүүд бол өөрснийхөө хүүхдүүдийг сайн сайхан яваасаа гэдэг талаараа мэрэгчлээ сонгоход зөвлөгөө өгөх хичээдэг боловч яг олон талаас нь